талаас яар хурдан гарах гол арга зам бол Монгол улс хөдөө аж ахуйгаал эрчимжүүлж ээж, мал сүргээ эрүүлжүүлж ээж, малынхаа генетик нөөц, малынхаа чанар бүршийн өгөөжийг дээшлүүлж ээж гарна. Үнэхээр Монголын мал аж ахуй дэлхийн нийтийн хөгжлийн хандлагаас 20-30 жилээс хойш хоцрогдсон гэдэг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бодит байдал дээр өнөөдөр бид сүүний хэрэглээнийхээ 80% импортоор авч байна. Махаа үлтэр гаднаас авч иддэг болж хувирж байгаа. Бид дотооддоо төдийгүй гадагшаа өрсөлдөх ийм чадвахгүй болсон. Энэ одоо гол асуудал нь юу гэвэл энэ салбарт шинжлэх ухаан чандаагүй, мэргэжлийн боловсон хүчин бодлого үйл ажиллагааг хариуцаж явуулаагүйтай холбоотой. Ингээ хөдөө аж ахуйн үндэсэнтэй холбоотойгоор хөнгөн хүнсний үйлдвэрлэл норсон, ажилгүйдэл бий болсон Монгол улс үйлдвэрлэгч улс биш, хэрэглэгч, уул уурхайгаас хамааралтай, уул уурхайгаас олсон орлогоор хэрэглээнийхээ дийлэнхийг импортоор хангадаг, махаа импортоор авдаг, сүүгээ импортоор авдаг ийм л улс орн болж хувирж байна л да. Тэгэхээр энэ маань өөрөө улс төрийн их хатуу бодлоготой, улс төрийн маш сайн дэмжлэгтэй, шинжлэх ухаанд үндэслэн ийм л цоошин бодлогыг авч явуулахыг шаардж байгаа. Тэгэхээр бид энэ хөдөө аж ахуйн энэ яамыг их сургуультай, судалгаа шинжилгээний хүрээлэнтэй, өндөр мэргэжлийн бүрэлдэхүүнтэйгээр ингэж цааш нь авч явах хэрэгтэй. Өнөөгийн бүтцээр хол явахгүй гэдэг нь энэ 25 жилийн хугацаанд харагдлаа. Энийг бид эрс шийдвэртээ өөрчлөх хэрэгтэй. Энд үнэхээр хөдөө аж ахуйн салбар сэргэлэн сайд төвний баг асуудлыг гаргаад ирлээ. Энэ дээр улсын их хурлын гишүүд онцгой анхаарч бүх талын улс төрийн дэмжлэгийг үзүүлэх ёстой. Бид чинь сэлэнгээд махны чиглэлийн үхэртэй болчихсон. За энэ хар тарламлаг голчтой ингээд сүүний фермүүдтэй болцсон Улаанбаатар хотоо бүрэн хангадаг. 0-3 настай бүх хүүхдэд сүү цагаан эдэгээр өгдөг. Энэ цаана эрүүл мэндийн асар том бодлого явж яадаг. За орхон гэ нарийн ност хойно үржүүлдэг. Үнэгээр эвсэ хевсэ нэгтэг ээрмэл сүлжмэл оёдлын үйлдвэрүүд хөгжсөн. Каракул гээд өндөр ашиг шимтэй нарийн шин төрлийн малын хөлтөр нутагшуулчихсан. Үнэхээр Монгол улс хөдөө аж ахуй эрчимчээсэн. Одоо энэ бүх ололт амжилт бүрэн алга болсон. Тэгэхээр ахаад хэлэхэд бид хийж чаддаг байсан зүйлээ дахиж хийх асуудал. Шин зүйл гэж сайдар мартагдсан зүйлийг хэлдэгэ гэж нэг яг энэ төлөв бодогдож байна л да. Тэгэхээр бид энэ хамтарсан хөдөлмөрөөрөө хоршсон энэ малчид фармуудыг хөгжүүлэх, за энэ дээр шаталсан зохион байгуулалтын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг үүн дээр тулгуурлаж хөгжүүлэх, нэмхэн шинжлэх ухаан боловсруучны бодлогыг хатуу төрөөс зохион байгуулах, хөрөнгө хүчний бодлогыг зөв зарцуулж чадвал бид энэ хямралт байдлаас гарна, ажилгүйдлээс асуудлыг шийднэ, Монгол улс уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн өрөөсгөл бүтцээ бид нар засч чадна. Энд ажлынх нь үндэс нь малынхаа генетик нөөц чадварыг сайжруулах гэдэг л ийм л бодлого байна. Ингээд энэ асуудлыг хилцхийг дэмжиж байна. Ажлын хэсгийг өргөн бүрэлдэхүүнтэй, салбарын ахмад дууд, эрдэмтэн мэрэгдийг татан оролцуулж, эн чинь бүс нутаг бас өөр шүү. Газар тариалан тулгуурласан эрчимцэн бүс нутаг өөр, уламжлалт мал аж ахуйтай баруун зүүн бүс нутаг өөр. Бүс нутгийн аль алинд нь таарсан тохирсон ялгууртай бодлогыг бид гаргах ийм шаардлага бий болж байна гэж хэлхийг хүсэж байна. Баярлалаа. Энх хоёр гишүүн үг хэллээ. За Сүхбат гишүүн асуултаа асууя.